Жаа бид хоёр Куала Лумпурын онгоцны буудлын дээр ирчихсэн байж байна. Сая тикетээ бичүүлээд хачаагаа өгөөд одоо орохоос өмнө жоох юм идчих бол өглөө сэрээд босоо шууд наашгаа явцсан. Нилээн зай бас жоохон зайтай байдаг болохоор одоо л нэг өглөөний хоолоо идэж байна. Хятад хоолны газар одчихсан. Одоо Фукуокт ч сайхан Монгол хоолоо иднэ. Тэнд Монгол хоолны газар зөндөө идчихсэн. За тэгээд одоо сайхан далайн хэрэг дээр очиж нөгөө ус мустай газар очиж амраа да. Ойрд жоохон хотоор зугаалаад. Эхэндээ гоё байсан. Сүүлдээ бас жоохон өөдөх маяг орж шүү хотод байгаа гэсэн чинь. Далаараа очтоо. Заадах голцсон. За бид хоёр Фукуокт ирсэн Sunset Town-д Рози Хил гээд хостелд ирсэн байж байна. Тэгээ ойрд Монгол хоол идээгүй бид хоёр нэг хунчиртай шүл авч явсан. Йоо шүл уугаад амьдралдаа ингэж баярлж ийсэнгүү. Монгол хоолоо идэхэд лавшаа идэхэд ингэж баярлж шээ. Балконоор эргэн тойрныг харуулъя. Энэ Sunset Town ерөнхийдөө нэг Европын маягийн ийм барилгуудтай. Бид тэрийг анх ирж байхад дөнгөж баригдчихсэн бүрэн дуусаагүй нэг кабель карыг хийсгэн болцсон. Тэгээ бусад энэ барилгууд нь бол яг ашиглалтанд ороогүй. Баригдаа байжсэн харин одоо ер нь баг ихэнх нь ашиглалтанд орж байгаа. Тэр нэг цаана нэг өндөр барилга нь ашиглалтанд орох шиг. Тэгээ оройд энэ гүүрний тэнд янз бүрийн тоглолт болдیں гэсэн. Тэгээд юу салют бас бууддаг гэсэн баг өдөр болгоно л гэсэн. 7-ны 2 дахь өдөр бууддаг. Амардаг бусад бүх өдөр салютын тийм үзүүлбэртэй. Тэрийн өрөө болохоор зөвхөн яг нэг юм унтлах юм. Эндээ галтгоотой. Эндээ нойлтой. Тэгээ эндээ ортой. Тийм эндээ шүүгээтэй. Тэгээ зургтын тавир. Яг нөгөө нэг ерөнхийдөө нэг богино хугацаагаар байрлахад бол бүх юм байна. Балкон дээр бас угаалгын машин байсан. Боломжийн үнэтэй газар бас бай гэвэл энэ бас байж болох сонголт юм шиг санагдлаа. Гэхдээ бид хоёр бол энд нэг л хоног маргааш хойшоогоо тэр нөгөө Винланд гэдэг хэсэг рүү явахааргаа. Нараа. Энэ хөөх машин л байгаад байгаа юм да юм. Иймэрхүү машинд энэгээр яваад байгаа юм. Тэгээ энтхийн хоолны газруудын үнэ нь бас бид хоёрын өмнөх явсан газруудаас бодоход хамаагүй хямдхан байна. Юу н боломжийн үнэтэй шүү.
Тэгээ сайхан гадаа хоолундаа идэл чилрээ сууж хахад орчин цэвэрхэн хит их дуу чимээ байхгүй хайтаахан газар байна. Жан ертөний ромын хийж байгаа хүртэ. Ваа, янз ийсэн биз дээ. Sunset Town гэж. Ерөнхийдөө нэг юм хөө газар байна. Би ерөнхийдөө нэг багахан хэсгээр нь лалхлаа. Нэг 30% юм уу? Явж үзвэл маш олон гоё сонирхолтой газрууд, гудамжнууд, барилгууд багш байна. Түрүүний нөгөө харуулсан том цагтай байш ингээд яг цагууд болохоор ингээд хонхон дуурд юм шиг байна. Сонсогч байна уу? Цэвэрхэн бас гомсох газар байна. Яа зөвлөнд орж амраа дөө. Сингл Inferno үзэж байгаад яг чики иддэг хэсэг гарахаар нь бүр ойр чики гэдэг юм чинь идийгээд энд нэг манай буудалж исэн газрын доор нэг чикний газар байсан бохоггүй. Энийг загсан spicy chicken гэд боол гэд нөгөөх нь karaage chicken гэд амар гоё зургтай байгааз. Энэ бүр яг бидний иддэг нөгөө солонгос дахианы байгаас. Тэгсэн чи ирсэн нь ийм ирлээ. Нэг жижигхэн тэгснэ зүгээр нөгөө амтлагчаа дээр нь кетчуп шиг ингээ асгацсан. Нөгөө карагений Тэгээ ийм чиг идчихэл хорхоогоо хайлтаарай да. Аль үлээ? Тийм тэр дээр Тэгээ шигээ датаа харагдаад. Тэгээд арай нөгөө хааяцгаа. Түү гатанаа. Оо тэр салют нь бүр амар буудчихлээ тий. Унтчихсэн чинь зүгээр нэг буудаад байжсэн. За буудчихж байгаа юм байна гээл. Салют нь буудаа болчихж байгаа юм байна гээл. Унтчихсэн чинь дахиад таснаас гээл бүр амар гой буудтай юм лээ. За Вьетнам бол яг Монголтой адилхан усгалтай. Тэгэхээр эхлээд зүүн тишээгээ дараа нь баруун тишээгээ хараад авчихна. Гайгүй. Тэрийн явсан бусад бүгдээрээ яг нөгөө нэг уруу гарын дүрмтэй бусад байсан болохоор бас жоохон юу гэдэг шүү зам гарахад. Cable car явдаг хэсэг байгаа энэ. Очрыг нараа бүр амар очртой. Эхнээс ямарсан ирж байгаа газрууд маань бүгд маш их очртой байна. Өчигдөр тэр гайл дээр л гэхэд бүр хараад цочиртлаа ш тэр гайл юу очрыг хараад
Хошим юу тэр хошимын очир байлигийн очир зүгээр амар очиртэй. Хүн айгүй их ирдэг болсон байна. Солонгосчууд маш их байна, орсууд маш их байна. Бас монголчууд маш их байна. Буфе хоолныхон үн юм байна. 390,000 дон, хүүхэд 290,000 дон. Яг кабел карныхон үн нь бол энэ байна. Кабел кар нь юу юм бэ? 850,000 юм байна. Тэгээд өдрийн хоолтойгоо сая 150. Хүүхэд 700,000. Тэгээд хоолтойгоо 900,000 юм байна. Тэгээд ерөөсөө энийг өндөрөөр нь хэмжиж юм байна. Метрээс доошоо бол ерөөсөө үнэгүй явчихна. 1 метрээс метр 40 хооронд бол хүүхдийн үнээр явчихна. Метр 40-с дээшээ бол том үнээр явчихна. Тэгээд хажуудаа юм хэмждэг өндөрийн хэмжүүртэй юм байна. За энэ кабел карын маань явдаг цагийн хуваар нь юм байна. За энэ хэсэг нөгөө кабел кардаа сууж байгаа болон яг цаанаас ирж байгаа ирээд буудаг хэсэг нь байна. За энэ хэсэг бол яг одоо бидний байгаа хэсэг Sunset Town. За ингээд энэ маань ер нь ингээд цаашдаа хөгжүүлэлт нэг иймэрхүү ингээд явах юм шиг байна. Яг энэ хэсгээр байгаа тэр өглөө цогноос харж байхад яг энд барилгын ажнууд явж байгаа юм л дээ. Тэр цаанаага энэ жижигүүд бол баригдсан байгаа. Өндрүүд нь бол баригдаг байгаа. Тэгээд энэ далаа дээр бас ингээд нэг жоохон хиймэл арга маягийн юм хийгээд ийм юм явах юм байна. Энд бас нэг юм 69 гэдэг явж байгаа. Чи айгүй бас гоё хийцтэй юм барилга баригдах юм тийм. Наашаа ирж явах замдаа яг тэр нөгөө зам дагуу ингээ харж байхад маш олон барилгууд шинээр баригдчихилээ. Маш олон барилгын суурьуд ухагдсан. Барилгын ажил маш их явагдчихлээ. Бүтээн байгуулалтын ажил айгүй их явагдчихлээ. Доторхын зураг мөргийг яасан ч гоё зурсан тий. Ингээ харах юм бол яг Колизеум байгаа айгүй гоё. Тэгснэд орно их буу. Харин гоё шүү тий. Харин сонирхолтой. Харж байгаа. Чи энэ нэг Малайзийнхыг бодвол энэ чинь нэг яг тэгш хоёр ойролцоо өндөрлөгтэй газар руу явж байгаа болохоор багны хооронд нөгөө тороос нь жоохон нэг тийм доошоо унцсан байдаг. Тэгээ яг тэр унцсан хэсэг рүү доошоо уруудах хэсэг нь айгүй юу тий. Куала Лумпурын яг тэр гинтингийн тэр кабел карч болохоор тэр чигээр нэг бол уруу чиглэл рүү явна, нэг бол өксүүр чиглэл рүү явдаг болохоор бас. Уруу нь бол эвгүй юм бэлээ. Өксүүр нь арай гайг байх гэж бодчих. Тийм биш. Шин зам юм байна тий. Ийм шин гоё зам хийчих. Дээрээс уруудаад орж ирэхэд бас яг гоё харагдчих байна ланд. Шин замаар явсан бол 22 минут явах байсан. Одоо энэ замаар бол 16 минут яваад хүрэх юм байна.
За бит хоёр өрөөндөө ороод ирлээ. Өрөөндөө ороод ирсэн чинь Happy anniversary. За бит хоёр. Яг тийм. Өмнө нэрэхтэй бол зүгээр энгийн гарден өрөө захиалж ирсэн. Энэ удаа харин гоё ингээд далаа руу харсан. Пүүл рүү харсан өрөө захиалсан. Гоё шүү. Дахиад ирэхэд. Эдний нэг гоё юм энэ пүүл нь үнэхээр айгүй гоё том. Тэгээ гүн нэг 1.4 тэй яах юм гэм аа. Үнцгий бол биш. Гэхдээ боломжийн. Орчин ингээ битүү далдуу модтой болохоор маш гоёмсаг харагддаг. Тэр шууд пүүлний хайжгаас ингээд далаа руу гарчдаг. Өчтөрөвтөр нэг хальт гадуур гарсан. Тэгээ буудлынхаа навар хахад ер нь энд солонгосчууд маш их байна. Оросууд их байна. Монголчууд бас их байна. Хятадууд энтгүүд ер нь бараг алга энд. Малайзад бол айгүй их энэтхэгүүд болон хятадууд байсан. Энд бол харин цөөхөн байна. Өглөөгөр болохоор далаад ирэг дээр хүн арай багтаа бас арай айтайхан байна. Өдөөсөө шорой олцохоор бүр амар хүнтэй болчихчихлээ. Ер нь Фукок айгүй хүнтэй болцсон юм. Анх ирж хахад далаа өдөөс хойш далаа ирэг дээр нь сэлгээд ирэхэд нэг цөөхөө нэг 4-5 хүнтэй. Тэгэл бит хоёр хүссэн ингээл харж байгаа л гайгүй байршил дээр орон дээр очиод зүгээр үнгүү хөвтөж болдог байсан. Тэс өчтөр орой ирсэн чинь энэ одоо байгаа энэ орыг төлбөртэй гэдсэн. За далаар нь хальт орё. Өчтөр орой ирээд энд далаар нь орж яхад ер нь гайгүй эрэг хавар бол гайгүй гүйхэн билээ. Нус одоод очиод эргээс ерөөсөө нэг 3-4 алхаал шууд цээжээр татчихсан бол энд бол нэлээд цаашаа явхад одоо энэ цаана байгаа хүмүүсийг харж байгаа хэрэг. Тэр цаана байгаа тэр ах бол бүр зүгээр өөрөө доош хөвтсөн баг шиг байна. Навичд эргээс нэлээд метр явцсан шүү дээ. Тэгж яхад одоо батал миний бүслэхийгээр л. Снод мэдээж цэнгэг гой цэвэрхэн байна. Гэхдээ нөгөө нус одоо антрыг бодвол нэг тийм гой тунгалаг биш юм. Элснээс болж байгаа хэл та нэг тийм жоохон шар өнгөтэй. Тэгээ миний хүл бодвол ингээл зүг харагдчих тийм. Гойна далаад. За далаад сэлий да. Тэсээ орсон. Баг зэрэг сэрэх юм байна. Өглөөгөр болохоор тэгж юм уу. After Grand World дээр ороод ирсэн байна. Буудлаасаа сая шаттл басаар ирсэн. Шаттл бас нь нэлээд өөр болсон юм байна. Анх ирж хахад энэ Grand World руу тусдаа нэг автобус явдаг. Сафари буюу амтны үрэлэн лугаа нэг тусдаа. Ийм өндөрсгөө нөгөө тоглоомын газар лугаа бас тусдаа ингээд тусдаа автобуснууд тусдаа цагаар явдаг байсан. Тэгсэн чинь одоо ерөөсөө дунд нь нэг автобус явдаг болчих. Дөнгөдлөө Grand World-ийн бүү тэр урагшаага далаа ирэг дээр нь очиж зогсоод дунд нь нэг зогсоод төсгөлд нэг зогсоод тэнгүүтлээ цаашаага амтны хөрөөлөө яваад тэндээсээ нөгөө тоглоомын газар руугаа яваад тэгээ буцаа буудлын руугаа гэдэг юм тойрог маягаар оруулсан юм байна. Тэгэхээр одоо би хоёр жишээ нь эндээс буудлын руугаа явахын тулд шаттл бас нь суувал замаараа бас нөгөө амтны хөрөөлөн Wing Wonders гэнгээ дамжаад ер нь жоохон хид имэ газар урт автобусанд сууж явах бол
болох юм шиг байна. За ингээд энэ хайп бол ерөөсөө битүү хоолны газар, дэлгүүр, массаж, жижиг хостелүүд ингээл битүү байгаа да. Өнөөдөр ер нь жоохон бүрхэг тийм сэрвт өдөр байна. Ер нь энд тийм айхтар халуун бол бас биш байна. Аах ирчихсэн шүү. Ерөөсөө биш. Тийм анх ирж хахад ч одоо бүр амар халуун ерөөсөн. Кондишнд байхгүй бол өрөөнд унтаж чадахгүй. Гадуурч ерөөсөө л ингээд нэг шорт марктаал тийм явахгүй бол ер нь ингээд явж байхад ч гэсэн айгүй чиглэг ингээд хамаг би наалдаал хөлрөөлдөд байсан. Одоо ч юус тийхгүй бах юм. Жохон сэвшээ тэмсэлхтэй дүү. Яг нар гарахаараа баг зэрэг халуун гэхдээ яг тийм бүр амар харлуун бол биш вэ. Маш их нөлөөлж байгаа юм байна. Энэ дэлхийчтэй халаад байгаа мó хөрөөд байгаа мó мэдэх юм болго. За бит хоёрын хавар Монгол хоолны газар хайгаа явж байна. Хид хид байдаг юм байлээ. За энэ урд харж байгаа бол 7-Eleven шиг нэг тийм дэлгүүр байгааз. Энэ бол 7-Eleven биш. Энэ бол зүгээр 7 Market. Нэр нь төстэй. Ийм юмудаас байна. За энэ байшингуудын цаана тэр өндөр арай нэг өндөр харагдаад байгаа Wing Holiday, Wentham Garden гэдэг 4 оттой зочд буудлууд байна. Арай үн боломжийн буудлууд байгаа. Одоо хаана хараа? Одоо энэ чаануудын тэр болсон. Сайхан орж хуушур ид. Хуушураас энэ чинь. За Монгол хоолны газар байна. Taste of Mongol buffet. Вау. Сайн байна уу? Монгол борцог. Сүдэ борцог. Янз юм байна нэрээ. Ойр сүдэ заагааг нэрээ. Учирсан монгол хүмүүс мөн байна гэдгийг мэдрээд л яж байна. Хоолцсон алдсан байж тээ. Ваа, ийм гоё монгол хоолнууд нараа. Дунаски салаад, хуушуу, шүл байна. Тэгээд манай ихнэр жоохон ханаа төрсөн байгаа. Тэгсэн чинь ихчнэр сармис нэмүүлгээ, сармис нэмээд перц ахуу гэ. Тэгээд орой ирж битүүшил угаараа битүүшил хийж өгье. Тэгээд битүүшил уучаа шууд унтаараа гэд. Айгуу гоё сэтгэлээсээ бас монгол хүний зарчламтай гоё зам байна энэ тас. Өөрөө ч сэтгэл зүг жоохон шалгаж байгаа байхгүй. Би бичлэг хийж байгаа шүү. Би бичлэг хийж байгаа шүү. Миний хэрэгтэй юу гэдэг катлах гэдэг гараа. Өөр ингэж ярьсан баг катлах хийж байгаа шүү. Гранд World гэж нэг иймэрхүү газар байна. Битээр ерөнхийдөө нэг энэ усан оргилын хайжуугаар нь нэг хагас ухс явлаа. Бүтэн бол тойрч явсангүй. Бүтэн тойрч явхад бас нэлээд их цаг хугацаа орох учраас тэгж алхахгүй. Жимс байна. Хилэн 60,000 гэж байна. Тэнд 30,000 гэж ирсэн үүдэн дөнгөж орж ирээ асуухад. Энд манго хилэн 80,000 дон гэж байна. Passion fruit 70,000 дон гэж байна. 70,000 гэдэг чинь Монгол мөнгөөр 10,000 төгрөг гэсэн үг. Хотоосоос буугаад бас нэг жимсний зарж исэн газруудаар бас харсан. Тэнд бас арай хямдхан байлээ. Зурцуулын уртлын хэсгээр нөгөө нэг байсан дэлгүүрүүд тэр хамгийн одоо жоохон буудлаас арай хол тал нь арай хямдхан байсан. Тэгвэл яг буудлын үүдэн чихүү болоод ирэнгүүтлээ зарим нэг бараа бүр 50%-аар илүү үнэтэй болчихжээ. Гацар одоо болуулгаагүй юм байна.
халуурн тийм гацуурсан чи яасан сэний юм бэ. Сагарсан. Гацуурн чимэглэл байна. За энд бол яг жинхэнэ ориг сэв нэлээвэн нь байна. Бид амар таньдаг дуу яваад гайхдаг шүү дээ. Яг замын хэсэгт номод гэж бас хоолныгаа Монгол хоолны газар байлаа.